За өнөөдөр өгөөмөр зангийн тухай яг эд баялаг материалын зүйл дээр өгөөмөр байх тухай ярих гэж байна. Өгөөмөр зан, өгөөмөр сэтгэл бол цаана тухайн хүний сэтгэлгээтэй холбоотой байдаг. Хэрвээ та бэлхлийн сэтгэлгээтэй байх юм бол бэлхсэн тэр сэтгэлээсээ өгдөг. Миний хөгшин ээж бол тийм бэлхсэн сэтгэлдээс. Өөрөөр хэлбэл өөрийгөө ямар нэгэн юмар дутжин одоо надад тийм юм байхгүй би гачигдж гин гэж юусоо боддгоо. Харин хэрэгцээтэй зүйл надад хангалттай байгаа. Тэгээд би харин чиг одоо бусдад өгөх юмтай хүн түүнийгээ бусдад өгнө гэд зарим тохиолдолд бол өөрөөсөө ч харамлаад ингээд өгчөгдөг тийм сэтгэлтэй. Ер нь бол ирээдүйдээ их бат итгэлтэй одоо гэр оронд байгаа бүх юм хоослоод хүнд өгсөн ч гэсэндээ эргээд би хангагдана гэсэн тийм бүрэн итгэлтэй нэг ясны бараг л одоо бид Христэд итгэдэг хүмүүсийн хувьд тийм ээ одоо бурхан хангана гэж итгэдэг тэр итгэл миний хөгшин ээжэд урд нь байсан байгаа юм. Тэр үед болохоор яг миний итгэдэг бурханыг бодохгүй гэхдээ юунд итгэдэг байсан гэхэлэр ингээд сайн явах юм бол цаанаас нь харж үздэг тийм хүчин бол байгаа. Дэлхийн ертөнцид хаа нэгтээ намайг одоо ингээд дээрээс хараад би сайн үйл хийж байгаа юм бол намайг шагнана. Миний амьдрал бол ерөөсөө хазаахгүй гэсэн тийм итгэлтэйс. Тэгэхээр тэр итгэлээр ингээд хүнд ингэж их өөрхөн илүүжилж ингэж дандаа л юмаа өгдөг тийм балхсан сэтгэлтэйс. Тэгээд дараа нь би нөө том болох хэрээр нөө хүмүүсийн зан төрхийг ажиглана штэ. Тэгээд хөвчлэн хотод байгаа хүмүүсийн шинж төрх нь бол тийм хомсдлын сэтгэлгээтэй байдаг. Юу вэ гэхээр би хүнд юмаа өгчих юм бол миний юм багасчихна. Тэгэхээр одоо хүнд өгөхгүйсэн дээр харин чигийн хүний юмыг авчих юм бол зүгээр нэ гэсэн нэг тийм сэтгэлгээ байдаг л да. Тэр болохоор нөгөө харамж занг бий болгодог хомсдлын сэтгэлгээ. За одоо яг энэ коронавирусын үеэр л маш тодорхой харагдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр за одоо баларх юм байна. Би нэг юм өөртөө нөөцлөх хэрэгтэй юм байна гэд дэлгүүрлөө явж байгаа. За дэлгүүрээс очиод юм авахтаа бол тэгж уралдан дайрч одоо миний урдаар өөр хүн ороод авчихъя ингэчихье гэл ингээл юм гачаалын хомсдлын сэтгэлгээгээр хандж ийн л та. Булаацалтай ч ингэж авах гээд. Уг нь бол булаацалдах шаардлага байхгүй. Цаана бол бүх хүн төрлөختөнд хангалттай хэмжээний нөөц хөрөнгө байдаг. Тэгэхээр энэ бол жижигхэн одоо микроскопоор бараг томруулсан юм шиг хүний цан төрхийг харуулж байгаа тийм нөхцөлөд бүрдсэн учраас бид нар харж байна л да. Тэгвэл дэлхийн ертөнцийг анх бурхан ингээд бялхсан хэмжээгээр чигчсэн хэмжээгээр ингээд майгэд өгөхөр хүчгүүгээ дээрлэхэд хүчгүүдээ тэр нөөцөөс өгөхгүй би булааж авсан бол би өөрийнхөө үр удам өөртөө л хэрэглэнэ гэсэн нэг тийм хармын сэтгэлгээ сандснаас болоод ийм хуурамч хомсдол үүсгдэг. Одоо яг энэ дэлгүүрүүдэд очиод бүх юм ингээл зөвхөн өөртөө ингээл аваад авах юм бол ийм хуурамч байхсгүй тийм хомсдол үүсэж байгаа байхгүй. Бусад хүмүүсийг гачигдалд оруулж байгаа. Нэг хин нэгэн хүнд бол тэр нь хэрэглэгдэхгүй хэмжээний хитрүүлсэн үлдэгдэлтэй их нөөц ингээ хуримтлагдаад ийм тэгш бус байдлыг бий болгож байгаа. Нийгмийн тэр тэгш бус байдал ч гэсэндээ энэ гачаалын хомсдлын сэтгэлнээс гарч байгаа юм л та. Тэгэхээр бурхан юу гэж заасан бэ гэхээр Есүсийн дэлхийд дээр ээж захтай юу гэж заасан бэ гэхээр та нар энэ шуудыг хараач ээ. Ерөөсөө санаа зовсон шинжгүй байж идэг. Тэгээд бурхан одоо өөрийг нь хангана гэсэн бүр итгэлээрээ итгээд найдаад амьдрдаг. Бурхан бас тэдгэрийг итгэмжтэйгээр хангадаг. Гэхдээ шууг ингээд хооллохдоо эзэн бурхан бол өөрөөр нь ингэж нисгэж, хайлгаж ямар нэгэн ажил хийлгэж ингэж өгдөг. Тийм учраас шууж гэсэндээ одоо тэсвэртэй чирэг болж хүмүүждэг ханаж төлөвшдөг. Тэгэхээр одоо нөгөө ганданд ингээл тагтаанд хоол хайж өгөөд идэг нь өөрөө яг тэр цаанаас тогтоосон тэр жамыг нэвдээд нөгөө шуучин өөрийнхөө амьдралыг ингэж зогоож авч явах ямар ч чадваргүй ийм өрөвдөлтөй байдалд ордог л доо. Тэгэхээр хүн ч гэсэндээ хэрвээ ингээд бэлэнжлээл ингээд хин нэгэн хүн намайг тижээндээ гэдэг ийм сэтгэлгээтэй болчих юм бол эргээд өөрт нь маш хортой. Тэгээ тийм сэтгэлгээ бол бид нар бол суулгаж бас болохгүй байх нэ. Тэгээ үзэх юм бол энэ шуудаас ямар сургамж авч ийн нөхлөө нэг талаасаа бид бол тийм гачаалын хомсдлын тийм сэтгэлгээтэй байж болохгүй. Юмэг ингээ өөртөө хураагаад, харамлаад, бусдын хүмүүсийн юмэг ингээ булаагаад ингээ эслэн төрмгийлээд авах ямар шаардлага байхгүй.
бүх зүйл хангагдаж өгөгддөг. Бурхан бол үүнийг амлчихсан. Яг үнцэн хэрэгцээ хүн болгонд бол хангалттай хэмжээний юм өгөх чиглэсэн бүх зүйлийг бурхан хангадаг. Тэгэхээр бид энэ шунлын аливаа бузар үйлдэлээс болоод харин бие биендээ хомсдол үүсгэдэг, гачаал үүсгэдэг. Тэгээ уг нь хэрэг яг бурхны тушаалыг дагаа явах юм бол та нарын дунд ядуу хүн байхгүй болно гэж хэлсэн байдаг л да. Бурхны хууль бүр ингээд хуваалц байгаа юм одоо жоохон тутаж байгаа нэгэндээ өг гэсэн тийм тушаал байдаг. Гэхдээ өгөхдөө бид тийм буруу зан сургаж огт болохгүй. Харин залхуу тийм ах トゥ та нарын дунд байх юм бол тэр хүн хоол идэж болохгүй гэж хэлдэг л дээ. Бэлэн хоол өгж болохгүй. Тэр хүн өлсөд за би хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Би нэг хийх юмсан ингээ баг гарч яв. Эрүүл сэтгэлгээ айгуу чухал байдаг л дээ. Тэгэхээр өгөөмөр хүн бол ерөнхийдөө ажилсан хүн байдаг. Тэр хүн бусдаас илүү их мөнгө олдог, түүнийгээ бусдад ингэж тарааж өгдөг л дөө. Тэгээ харамсалтай нь ингээд өгөөмөр хүн ингээд чадлаараа хичээгээд өөртөө хэрэглэж болох юмыг хүнд ингээд тараагаад маш их ажил хийгээ явахаар бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс нь энэ хүн надад өгөх ёстой. Алив мөнгө зээл. Алив миний төлбөрийг даа гэсэн нэг тийм хандлага үүсдэг л дээ. Тийм хүмүүсийг ингээд өөгшүүлэх юм бол өгөө хүндэш хортоо бас өгж байгаа хүнд ч гэсэндээ цохимжгүй байдаг. За дээрэс нь бурхан бас юу сануулсан байдаг бол баян хүнд битгий үг гэж хэлсэн. Айгу сонирм байгаас тээ. Тэгсэн чи тэр нь бурханы нүдэнд ирс таалагддаг. Тэгэхээр яа баян хүнд байгаа одоо юмтай хүнд ингээ хүн юм өгдөг вэ гэхээр хөвчлэн тэр баян хүнээс ямар нэгэн хариу шагнал өөрт нь ашигтай зүйл авах гэж нэгсэндээ л барыг хийл авах өх нь холгүй тиймэрхүү байдалтай бэлгэсэлтэй өгчгдөг л дөө. Тэгэхээр ийм зүйл бас бурхны нүдэнд маш хорон мууд юм байна. Тэгэхээр бид хэдийгээр ингээд өгөөмөр занг суралцаад хүүхдүүдтэй зааж байгаа ч гэсэндээ бурхан ямар болцолтой, ямар зоригтойгоор үүнийг өгдөм бэ гэдэгт маш ухаалаг мэрэгэн хандах хэрэгтэй. Тэгэхээр эзэн бурхан бол бүх зүйлийг хангахаар амлчихсан. Бидний үндсэн хэрэгцээ бол хангагдана. Гэхдээ тэр маань бас болцолтой. Одоо би юу ч хийхгүй ингээд гэртээ ингээд байж хаад дээрээс ингээд гайхамшгаар тэнгэр нэгдээл ингээд шууд ата гурил ингээд бууж ирнэ гэсэн. Тийм номлол сургаал хаанч байхгүй. Хүн яг чи бүр бүхэн хөлтлээ духныхаа хөлсийг ингээд туслуулан байж хоолоо олж идэнэ гэд хэлсэн байгаа. Тэгэж хэлсэн нэг талын юм байгаа да. Нөгөө талдаа юу байгаа юм бэ гэхлээр чиний хэрэгцээг чинь бялхсан дүүрсний хэмжээр бурхан хангаж чаднаа гэдэг хэлсэн. Тэр хэрэгцээг үг нь хангацсан байхгүй. Одоо хүмүүс юуны зайдаг гэхлээр хүндрэлтэй маш их болчлоо. Одоо тоо нэг төр хийх байна. Нөөц их ингээд шахагдж гин. Тэгэхээр ерөөхдөө бид нар ингээд хомсдолд орох гэдэг юм гэж л айдгийн. Үнэн хэрэг дээрээ хэрэг бид яг эрүүл саруулах хоноор хандаад өөртөөхөө оюуныг ингээд хөгжүүлээд хэрэгцээтэй тэр хоол хүнсийг ингээд хангах юм аа. Ингээд эйтэйгээр бүгдээрээ хийх юм бол хүн болон хангалттай хэмжээний хүнс байгаа. Хамгийн гол нь түүнийг яаж зүүцэх ёстой байдлаар боловсруулах уу, яаж зүүцэх ёстой байдлаар одоо хүрэлцэж идэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр зарим хүмүүс хэтрүүлэн идээд бүр ингээд жин хитрээд тэр нь гай болоод ингээд эрүүл мэндэд сөргнөлөө учраад идэг. Зарим хүмүүс бол ерөөсөө огт байхгүй хомсоод итгэхүүр хомсдолтой байгаа, гачаалтай байгаа ах トゥ очих хөстэй юмыг нэг ховдөг сувдаг хүн чи идэж дуусгаад байгаа тийм тэнцвэргүй байдал үүсдэг. Тэгээ тэр нь мэдээж эргээд нөгөө хүн төрөлхтний гин нүглийн асуудалтай холбоотой л хормон сэтгэл ингээд гай очирлоод идэг. За тэрийг бол дараагийн 7 хоногт ярих учраас энд бол ярих шаардлагагүй. Харин нэг өгөөмөр зантай холбоотойгоор яриад одоо хэлэхэд бол нэгдүгээр бид нэр бэлгсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Өгье гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. А хоёрдугаар өгөхдөө бид яг ухаалаг бурхны тэр заавар захирамжийн дагуу өгөх хэрэгтэй. Үнэхээр өгөөгөл зохистой зүйлийн төлөө бид өгнө. За тухайлбал төрд бол татар өгөх ёстой. Яагаад вэ гэхээр төрөөр дамжуулаад бурхан биднийг хамгаалдаг. Энэ нийгмийн дэг журмыг сахиулдаг. Аюулгүй байдал, одоо энэ хил хамгаалал, тэгээ дээрэс нь одоо үндсэн энэ эрүүлэнд боловсролын үйлчлэг ч гэсэндээ төрөөр дамжуулаад хийж байгаа маш их олон зүйл давуу талууд бол байгаа даа. Дээрэс нь халамжийн тогтолцоогоор дамжуулаад бас энэ маш олон одоо хөгжлийн бэрхшээлтэй альва гачигдалд орсон эмзэг иргэдэд бас ингээд халамж үзүүлснээрээ энэ нийгмийн тэгш ус байдлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлээд аваад явчих. Тэгвэл бид нэг тийм халамж
бэлэнчилсэн сэтгэлгээ сууж өстой болохгүй. За хэдийгээр тодорхой хугацаанд бидэнд одоо тусламж хэрэгтэй байгаад төрөөсөө бид нэр ингээд халамжаа хүртээд явж исэн байлаач гэсэндээ бид бол яг өөртөөхөө хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж өөртөөхөө хөдөлмөрийнхаа хөлсөөрөө амьдрах тэр үеийнхаа бүр илүүчлээд бусдад өгөх тийм сэтгэлтэй байхыг л энэ жинхэнэ утгаараа өгөөмөр зан гэж ойлгож болох юм аа. За тэгэхээр хүүхдүүдтэй бас яг юм зөв байдлаар тайлбарлаж юмдаа одоо тийм хааш яаш байгаа маа гэж цацаал өгдөг. Тэгээ түүнийг өгөөмөр зан гэж хэлвэл би бол санал нийлэхгүй байна. Тэр бол зүгээр салан задгаа зан гэж үзэж байна. Харин өгөөмөр хүн бол нөгөө хүнийхээ яг хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй зүйлийг нь хангаж чадхаар өөрийнхөө амьдралыг зохион байгуулж авч явдаг, ажилсаг, тэгээд бэлгсэн сэтгэлгээтэй тийм сайхан хүнийг хэлдэг гэж бодд юм аа. Тэгээд тийм хүн байхыг би хичээдэг. Хүүхдүүдэд ч гэсэндээ ямар байдлаар өгөөмөр зан хөгжүүлж болох вэ гэдэг ярилцдаг. Тэгээд өнөөдөр тухайлбал яг энэ өгөөмөр зангийн тухай ярьж байхад бол ээжээ энэ өгөөмөр байхын тулд хүн нэмжин сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь бас урайлахын хөрхэн ааштай байх хэрэгтэй гэж хэлж байна л да. Тэгээд би ерөөсөө тэрийг бодоогүй юм шүү дээ. Чи яагаад урайлахын хөрхэн ааштай байх хэрэгтэй гэж бодсон бэ гэсэн чинь хүнд ингээд юм өгж байгаа бол баяр хөөртэйгээр өгөх хэрэгтэй. Тийм харамсан сэтгэлээр бол өгөх нь өөр утгагүй маа гэд хүүхд маань хэлэхэд би эргээд нөгөө хүүхдээсээ сургамж авч байгаа юм л да. Тэгээд за нэрээ тийм биш юм. Миний хүүгийн хэлдэ зөв байна гэж би хэлсэн юм сайхан өдөр байлаа. За анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэй өнгөрч явах цаг нь үр дүнтэй сайхан байх болтугай гэж ирээж